За бүгдээрээ сайн байна уу? Чойнон байна. За хэдүүл өмнөх бичлэгүүдээр болохоор уламж тангаа хааны зарим зөрүүтэй ойлголтуудын талаарх ойлголтыг авсан байгаа. За энэ удаад болохоор хэдүүлээ гэрт байвал цохимжтой гэсэн үүдэн дээрээс зарим эмүүдийн тийм ойлголтыг авахлна. За мэдээж эм гэдэг утгаар бол заавал эмчийн заавар зөвлөмжийн дагуу хэрэглэх нь хамгийн зөв байдаг. Гэхдээ нийгэмд одоо жишээ нь дөрөв булчирхай юм эрэгтэйчүүдийн ямар нэгэн одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ч гэдэм үү нэг иймэрхүү байдлаар ингээд ийм ургамлуудыг ерөнхийдөө маш их хэмжээгээр ингээд хамаа намаагүйгээр зарж байгаа болохоор за ядаж хэдэн мянган жилийн түүхтэй маш олон одоо давтамжтайгаар үр дүнгээ бол зайлшгүй өгдөг тийм баталгаатай эмийг ерөнхийдөө бол хэрэглээсэ гэдэг үүдэн дээрээс ерөнхийдөө бичлэгүүдээ хийж байна. За өнөөдрийн онцлог юм нь гэх юм бол манагч чимбоо гэдэг юм байдаг. За манагч чимбоо гэдэг юм нь болохоор ерөнхийдөө бол элэг цэсийг хамгаалах, элэг цэсийг цэвэршүүлэх, хоол босруулах систем рүү ерөнхийдөө бол голлож өгдөг юм байдаг. За тэгвэл ямар тохиолдол төр ерөнхийдөө бол манагч чимбоог хэрэглэх юм бэ гэхээр за нүүр болон биеэр шар усны гаралтай элдв тийм батах гарч байгаа тохиолдолд энэхүү эмийг болохоор хоол идэхээс өмнө бол ингээд наснасаа хамаарад 1-3 тунгаар бол бас хэрэглүүлэх зохимжтой байдаг. За мөн элдв харшлын үед бас ингэж хэрэглэж болдог. За цөсний цочрлын үед хэрэглэж болдог. За хэд их ингээд нэг ходоодны хүчил ихсээд бас ингээд цээж хорсох үед бас энэ манагч чимбоо гэдэг юмыг хэрэглэж болдог. За мөн ямар нэгэн байдлаар одоо нэг арга хэмжээч гэдэг юм уу уулзалтын үеэр алкогол хэрэглэх шаардлагатай болсон үед за уухын өмнө болон уусны дараа ер нь 2-4 тоног ерөнхийдөө бол уугаад ороход бол ямар нэгэн байдлаар маргааш нь одоо элэг цэсний хордлогч гэдэг юм уу янз янзын байдлаар шаардлагатай их мэд зүйлсүүдээс ерөнхийдөө бол хол байдаг.